Сайн бацгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид смарт зарлагын талаар авч үзэх болно. Зарилга үгүй бол чиглэл үгүй гэдэг. Зарилга бол бидний замыг заагч лууж юм а. Нийгэм өөрчлөлтийн хэрээр бүх зүйл өөрчлөгдөж, бидний өдөр тутам хэрэглэгдэж байгаа зүйлүүд маань багаагаар ухаалаг болж байгааг та бид харж байна. Жишээлбэл ухаалаг хөргөгч, ухаалаг телевиз, ухаалаг утас гэх мэтчлэн. Тэгвэл бид зарилгаач бас ухаалаг хүчиг шаардлагатай гарч байна. Тэгвэл таны зарлага смарт байж чадаж байна. Smart гэдэг нь specific, measurable, achievable, relevant, time bound гэсэн үгнүүдийн товчлол юм а. Тэгвэл таны зарлага тодорхой, наривчлалтай, хэмжигдэхүйц, хүрч болохүйц, уялдаа холбоотой, цагийн хязгаартай байж чадаж байна гэдгийг та нягтлаарай. Үгүй бол зарилгаа смарт болгоход анхаараарай. Жишээлбэл энхээ 3 сарын хугацаанд нийт 6 кг хэмжээнд хасахын тулд хоолтой зохицуулна өдөр бүр 1 цаг 30 минутын дасгал хөдөлгөөн хийнэ гэвэл энэ нь смарт зарлага болж байгаа юм а.